Сайн байцгаана та бүхэндээ хоёр дахь бичлэгээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. Яагаад маш их баяртай байна гэхээр эхнийхээ бичлэгийг оруулахдаа миний хувьд жоохон тийм төвшөөртэй байсан. Хүмүүс яаж хүлээж авах вэ? Таалагдах уу, таалагдахгүй уу, үзэх уу яах вэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл одоогийн байдлаар бараг 200-аад хүний хандлттай, үзэлттэй байгаа учраас энээс би маш их урам авлаа. Тийм учраас хоёр дахь бичлэгээ яаран оруулахар шийдлээ. Өнөөдрийн хувьд олон улсын тэквондо болон дэлхийн тэквондогийн талаар ярилцъя. ITF гэдэг нь болонгууд International Taekwondo Federation буюу олон улсын тэквондогийн холбоо гэсэн. Тэгэхээр олон улсын тэквондог ярилцгаая. Олон улсын тэквондоор үндсэн 5 төрөл байдаг. Тулаан, болцолт тулаан буюу хойсон сүл, бүл буюу одоо тоот дасгал, онцгой чадвар гэж байна. Хатуу битээгдэхүүн ийм 5 үндсэн төрөлтэй. За эхнээс нь тулааны тухай ярих юм бол хагас хатгалттай биелийн өмсөд эмзэг эрхтний болон одоо шилэг хөлийн одоо протеины хамгаалалт зөвлөдөг. За тэгээд өсвөрийн тамирчдод шилэн буюу одоо толгойн хамгаалалт бас өмсдөг байгаа. Мэдээж хоёр тамирчин гар хөлийн өшгөл цохилтуудыг хэн оновчтой гүйцэтгэсэн хэн олон оноо авсан нь ялтай байдаг. За олон улсын тэквондонд болонгууд гараар хүний толгой хэсэг шулуун гарын цохилт хийх юм бол 1 оноо авдаг. Үсрэлттэйгээр цохилт шулуун цохилтоо хийх юм бол 2 оноо авдаг байна. Гарын ар буюу одоо гарын дээд хэсгээр ийм дөнжмөө гэдэг цохилтыг хийж болдог байгаа. Нэг зохихдоо 1 2 зохиод араас нь заавал хөл холбож өшгөлдөг юм байна. Хөлийн одоо бүх техникүүдийг оролцуулаад одоо бүслэгээс дээшээ нэ өшгөл цохилтыг одоо хийж гүйцэтгэх гэсэн. Өшгөлтүүдийн эргэлтүүдээс хамаараад онооны хувьд 1-ээс одоо 5 хүртэлх оноо өгдөг байгаа. За эргэлттэй өшгөл буюу 360 градус өшгөл толгойд оновчтой хийсэн тохиолдолд 5 оноо өгдөг байгаа. Үсрэлттэй болон эргэлттэй өшгөлтүүдийг хийснээрээ бол одоо гидсэндчдэр толгоодчдэр илүү өндөр оноо авдаг байгаа. Шүүгэлтийн хувьд гэх юм бол ерөнхий шүүгч болон дөрвөн булангийн шүүгч, дэвжээний шүүгч гэсэн юм 6 шүүгчийн бүрэлдэхүүнээс бүрдэн онооны самбар дээр булангийн шүүгчид оноо дарддаг байгаа. Тусгай зассан дэлгэцтэй энэ дээр тухайн тамирчдын хэдэн оноо авч байгаа харагддаг. Болцолт тулааны тухай ярив. Болцолт тулаан гэдэг нь та бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлах юм бол киноны одоо түрэг гэж ярьдаг. Киноны тулаантай хэсгүүд байдаг. Тэрийг бол урьдчилаад тухайн жүжигчид маань, орлон тоглогчид маань яриад за би ингэж цохино, ингэж болтно, ингэж унана, ийм эргэлттэй өшгөлтийн ийм байдлаар зохиомжтойгоор хийдэг үзүүлбэр гэсэн үг. Тэр нь яадаг вэ гэхээр за олон улсын хэмжээнд бол 1 минутын дотор тодорхой зохиомж гаргаад за түүндээ олон улсын тэквондогийн холбооноос тогтоосон дүрмийн заагдсан өшгөл цохилтуудын дагуу 1 минутын дотор багтаасан зохиомж хийж үзүүлэх ёстой байдаг. За тэр нь бол болцолт тулаан гэсэн үг. Түүл буюу тоот дасгалын хувьд олон улсын тэквондогийн спортын бүх техник болон бүх цохилтуудыг агуулсан дасгалууд байдаг. Тоот дасгалаар тухайн тамирчин маань бүснийхаа зэргийг ахиулж цол нэмдэг гэсэн үг байна. Тэмцээн уралдаанд болох юм бол хэн энэ тэквондогийн техникийг маш өндөр түвшинд эзэмшсэн байна. За тэр нь ялтыг авдаг байна. Онцгой чадвар гэсэн төрлийн үед ярих юм бол 2 м 40-с урт зай болон 2 м 40 санжаас өндөр зүйлийг 180 градус болон 360 градусын эргэлттэй өшгөлтүүдээр тусгай зориулалтын бэлтцийг өшгөлдөг байгаа. Дөрмийн хувьд бол хэн хамгийн урт зайд өшгөлсөн болон хэн хамгийн өндөр дээр хэмжээнд өшгөлсөн мэдээж ялдаг байна. Хатуу бие туулах төрөл зориулалтын хавтан ийм одоо угсардаг хавтанг гараар болон хөлийн техникээр өшгөлж хугалдаг ийм төрөл байна. За мэдээж тэмцээний хувьд бол хэн хамгийн олон банзыг хатуу биетийг одоо хугалж чадсан ялтыг байдаг байна. Яг энэ зориулалтын одоо энэ угсардаг хавтан бол маш хатуу тийм ихтэршил ихтэй банз байдаг байгаа.
За тэгээд энэ маань зүгээр энгийн модон банзыг бодох юм бол хамаагүй илүү хатуу учраас одоо модон банз бол уурахгүй байлаа гэтэл хүний гар болон хөлөндөө ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх нь бага. Зориултын хавтан болонгууд хэрвээ яг тухайн тамирчин техникийн дагуу цохилтыг гүйцэтгэж чадахгүйгээр одоо дутуу зогсон тохиолдолд тухайн банз маань ингэж хотойгоод буцаагаад ишэнэ ингээд тухайн хүнийхээ хөл рүү болон гар руу ингэж ойлт өгч хайдаг байгаа. Тэгэнгүүт тэр нь тухайн тамирчиндаа яаж сөрөөр нөлөөлж ийн өнгөд тухайн одоо хүний гар болон хөлийн яс бэртэх, албарх, цуурах, уурах хүртэл эрсдэлтэй байдаг. Тэгэхээр чөлөл цохилтын техникийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. За таеквондогийн спорт нь одоо хүндэтгэл үзүүлэхэд бол ёсолдог байгаа. За ёслогоо нь ямар байдаг гэдгийг та бүхэн зааж өгье. Чарет буюу номхон команд. За энэ команд нь гэдэг үгээр за үндсэн зогсолт нь одоо миний зогсож байгаа энэ зогсолт детальчилж та бүхэнд зааж өгье. Нэгдүгээр хөлөөний нийлүүлээд зэг зогсно. Зэг зогсоод одоо энэ хөлийн үлмийг нийлэхгүйгээр өсгийгөөрөө нийлүүлээд үлмийгөөрөө хоёр тишээ салгахдаа атгсан гарын зайтай салгах хэрэгтэй байна. За гар болонгууд гүйц татгаад ийм 90 градус биш 180 градус биш яг дунд нь буюу 45 градус буулгаад за дохоогоороо баг зэрэг нуглаад гарын нудрах чи ийм дээшээ биш яг бүтцэх доошоо биш баг зэрэг үргэлжлэгээ ингээд харсан байдалтай. За тэгээд чарет командаар энэ үндсэн зохицлыг авах нь. За ёслохдоо чарет күннэ гэсэн командаар гүйцэд ёслоо тонгоогоод бослоо. За эндээс ёсолчихлоо болон буюу команд гэсэн командаар бүснийхээ урд гараа. За бүсний урд гараа ингэж авахдаа бүснээс урагшаага 2 санж. За хоёр нудрагны хооронд бол бас нэг 2 санжийн зайтай. Ингэж авлаа. Цул зогс буюу шио гэсэн командаар гараа артаа ингэж ав. Хажуу талаас нь харуулъя. Чарет күнэ команд шио. За ёслохдоо олон улсын таеквондо таеквондо гэдэг үгний до гэсэн үгийг хасаад таеквон гэж хэлж ёсолдог байгаа. Чарет күнэ таеквон команд шио. Таеквондогийн энэ хувцсыг болонгууд тобог гэж нэрлэдэг. Олон улсын таеквондогийн хувцс нь ийм энгэрэн задгай одоо энэ дэвэл ийм наалттай байна. Ийм хувцс байдаг. Хар хэмжээтэй баг та бүхэн харж байгаа. Энэ хар хэмжээ нь ямар учиртай гэхлээр одоо энэ хар бүстэй бол хар хэмжээтэй ийм хувцс өмсгөөстэй. Хараас өөр өнгийн цагаанаас эхлээд улаан хүртэл өнгийн дэргийн бүстэй тамирчид бол хэмжээргүй цав цагаан хувцс өмсдөг байгаа. ITF буюу олон улсын таеквондо бол ерөнхийдөө ийм байна. WTF гэдэг нь юу гэсэн үг вэ гэнгүүт World Taekwondo Federation буюу одоо дэлхийн таеквондогийн холбоо гэсэн. Дэлхийн таеквондогийн холбоо нь Өмнөд Солонгос улсад байрладаг. За үндсэндээ Өмнөд Солонгос улсын үндэсний спорт гэсэн. Энэ спорт нь заавал багштай болон зэрэг цолоор илүү өмнөдөө хүндэтгэл үзүүлж ёслох хэрэгтэй байдаг. Хэрвээ тухайн бэлтгэл хийж байгаа зааландаа хүртэл хүндэтгэл үзүүлж заавал ёслох хэрэгтэй байдаг. За эдгээр зүйлсийг сурсны дараагаар өшгөл цохилтын техникүүдийг заагаад явцдаг байгаа. За ёслогооны хувьд чарет буюу номхон команд нь гар хагас атгсан байдалтай эндээ аваад за зэг зогсно гэсэн. Хөлний хувьд бол хөлний өсгийг нийлүүлээд зэг зогсно. Чарет за дахин хажуу талаас харуулъя. Чарет күнэ команд шио. Станы үед юм байх нь. За дэлхийн таеквондогийн хувцсны үед тобог гэж нэрлэдэг. Битүү захтай хар бүстэй тохиолдол бас юм хар хэмжээтэй хувцс өмсдөг. Өнгийн зэргийн бүстэй бол улаан хар өнгөтэй захтай тобог өмсдөг байгаа. Дэлхийн таеквондо нь олимпийн төрөлд оролцдог. Дотроо мөн
тулааны төрөл гэж байна. Топ дасгал буюу пүмзэ гэсэн төрөл байна. За мөн хоосон сүл буюу болцол тулаан гэсэн төрөл байна. Тэквондо бүжиг буюу одоо тэквондо аэробик гэсэн төрөл байна. За тулааны хувьд бол одоо толгооноос эхлээд цээж, эмзэг эрхтэн, шилв, шуу, подим гэсэн бүх хамгаалах хэрэгслүүдийг зүүдэг. Онооны систем бол бүх оноог автоматар авдаг болсон байгаа. Хөлийн подимны хамгаалтан дээр цахилгаан соронзон мэдрэгчтэй мөн энэ цээжний хамгаалтан дээр толгойн хамгаалтанд цахилгаан соронзон мэдрэгч байрлуулсан байгаа. Тухайн тамирчин өөрсдийн жингийнхаа хүчээр өшгөлсөн тохиолдолд цахилгаан соронзон мэдрэгч нар хоорондоо контакт үүсч оноо автоматар дэлгэцэн дээр гардаг байгаа. Дөрвөн булан шүүгч суун ерөнхий шүүгч байна, дэвжээний шүүгч байна. Ерөнхий шүүгч болон дөрвөн булангийн шүүгчийн үүрэг нь дэвжээний шүүгчийн зүгээс нэмэлт оноо болон сануулга торгуулийг аль нэг тамирчинд өгсөн тохиолдолд тэр оноонуудыг нэмэх үүрэгтэй байгаа. Тэрнээс бусдаараа бол одоо хоёр тамирчин зөвхөн хоорондоо яг л өөрсдийн ур чадвараар өрсөлдөж оноо авах. Дэлхийн тэквондогийн онцлог нь дан хөлийн техникүүдийг голчлон хийж оноо авдаг байгаа. За гараар бол өшгөл цохилтуудаас одоо бие хамгаалах болон энэ цээжийн хэсэгт бол шулуун цохилтыг хийж болдог. За ямар нэгэн оноонд бол гарын цохилтууд нөлөөлөхгүй хөлийн өшгөлтүүдээр оноо авдаг. Пүмзэ буюу тод дасгалын үед мөн бүсний зэрэг цолыг ахиулахын тулд одоо энэ тэквондогийн өшгөл цохилт хаалтын бүх техникийг харуулсан бас өндөр ур чадвар шаардсан юм тод дасгалууд байдаг. За тэквондо аэробик буюу тэквондо бүжгийн төрөл маань болонгууд за дэлхийн тэквондогийн өшгөл цохилт хаалтуудын техникүүдийг оролцуулж за ирч хүчтэй тийм цоглог аян дээр бас тусдаа дэглэлт хийж үзэгчдэд сонирхолтой үзүүлбэрүүдийг хийж гүйцэтгэдэг. Өнөөдөр миний бичлэгтээ зөв байсан та бүхэнд баярлалаа. За эхний бичлэгээр би та бүхэнд тэквондогийн спортоос яг ямар үнцэнтэй зүйлийг олж авах гэдгийг харуулахыг хичээсэн бол за өнөөдрийнхөө хичээлээр олон улсын тэквондо болон дэлхийн тэквондогийн талаар та бүхэнд тайлбарлахыг хичээлээ. Дараагийн хичээлээрээ миний хувьд шууд өшгөл болон цохилтын техникүүдийг та бүхэнд заах болно. За тэгээд өнөөдөр надад зурсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзлаа. Түр баярлалаа.